За сайн байцгаана. Намайг Чагнадэр Joins гэдэг. За энэ бичлэгээрээ би та бүхэндээ өөрийнхөө бизнесийн үйл ажиллагааг танилцуулъя гэж бодсон юм аа. За би өнгөрсөн 2 сараас эхлээд бол онлайн бизнесээ эхэлсэн байгаа. За одоо бараг 6-7 сар болж байна. За тэгээд тэр хооронд бол одоо миний Facebook-ийн пэйж бол нэг 40 гаруй мянган дагагчтай. За тэгээд надад бол 20 гаруй мянган 20 мянган хүн одоо мэйл хаягаа бүртгүүлсэн байгаа. За тэгээд би өөрөө яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр онлайн бизнесийг хэрхэн хийх талаар сургалт зохион байгуулдаг байж байгаа. За та миний энэ онлайн бизнесийн талаар товч танилцуулга гэдэг энэ бичлэгийг үзээрэй. За мөн түнчлэн би за тэр монгол хэл дээр англи хэл дээр сургалтууд байгаа. За англи хэл дээр сургалт бол энэ дээр байгаа төлбөрөө сургалт. Англи хэлтэй хүмүүс бол энэ сургалтыг өвчсөж болно. За монгол хэлтэй хүмүүс бол англи хэлгүй хүмүүс бол энэ монгол хэл дээр сургалтыг худалдаж авч үзээрэй. За мөн та өдөр тутмын янз бүрийн одоо мэдээлэл тийм манай үйл ажиллагаанд явуулж байгаа арга хэмжээнд мэдээлэл авах хүсэх юм бол энд өдөр тутмын төлбөрөө сургалт гэдэг энэ дээр бүртгүүлээд үзээрэй. За би заримдаа бас энэ төлбөрөө сургалтыг зохион байгуулдаг байгаа. За мөн энэ бизнесийн байгууллагатай хамтарч ажиллах талаарх бичлэгээ оруулсан байгаа. Та бүхэн одоо онлайныг ашиглаад тийм ээ сошиал медиа ашиглаад бизнесээ яаж өргөжүүлэх вэ гэдэг тал дээр хамтарч ажиллах юм бол надад хандаарай. За дараа нь би энэ сургалтын байгууллагуудтай хамтарч ажиллах юугаа танилцуулсан байгаа. За сургалтын байгууллагуудад яаж хамтарч ажиллах талаар бол ерөнхийдөө бол сургалтуудыг онлайн болгох тал дээр хамтарч ажиллая гэсэн ийм бизнесийн саллууд байгаа. За дараа нь үйлдвэрлэгч, импортлогч нартай хамтарч ажиллана гэдэг одоо би ер нь бол Монголынхаа үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний гадаадад тийм ээ одоо онлайн дэлгүүр нээж гадаадад Монголынхаа бүтээгдэхүүнүүдийг сурталчлая гэсэн ийм зорилготой одоо ажиллаж байгаамаа. За та одоо манай энэ About гэдэг орох юм бол энэ дээр бол миний одоо тийм ээ би саяхан доктор хамгаалсан байгаа. Одоо 5 сард тийм ээ 18 оны. За тэрнээс өмнөх бүх хийжсэн ажил тийм ээ суржсэн сургуулиудын талаар мэдээллийг оруулсан байгаа. За манай найз миний бизнесийн хамтарч Эрикагийн мэдээлэл бас энд байж байгаамаа. За дараа нь би саяхан одоо өнгөрсөн 7 хоног дэлгүүрийн нээсэн байгаа. За Америкаас бараагаа яаж худалдаж авах тийм ээ өөртөө яаж худалдаж авах вэ гэдэг талаар энэ дээр бүх мэдээлэл оруулсан байгаа. За ер нь та ингээд дараад орох юм бол энэ дээр тийм ээ бараагаа сонгох, яаж аккаунт таних, төлбөрөө яаж хийх вэ гэдэг. Тэгээд энэ доор нь хаягууд нь ачиг нь яаж хүргэх талаар Монголд авчрах талаарх мэдээллүүдийг оруулсан байж байгаа. За эхний ээлжинд бол би Amazon.com-ыг оруулсан байна. За энэ дараа бол өөр бусад брэндүүдийг энэ доор оруулна гэж бодож байгаа. За Amazon.com дээр бол одоо бараа бол маш яг шууд одоо үйлдвэрлэгчээс нийлүүлээд тийм ээ тийм болохоор бас янз бүрийн элдв татвар матвар авахгүй их амар орж ирдэг байгаа. За мөн дэлгүүр дээр мань би өөр Шинэ Зеландд амьдардаг. Тэгээ Австрали, Шинэ Зеландын зарим өөрийнхөө мэддэг брэндүүдийг танилцуулсан байгаа. За дээр нэмж бас яг нэг шинээр бүтээгдэхүүнүүд оруулна гэсэн бодолтой байгаамаа. За вебинар гэдэг би энэ дэр өмнө нь онлайн бизнесийг яаж хийх вэ гэдэг талаар тийм ээ одоо Facebook лайв хийсэн байгаа. Одоо нэг нь бүтэн цагийн сургалт байж байгаа. За энэ сургалтыг та бүхэн үзээрэй. За энэ дэр бол онлайн бизнесийг хийх талаар бүтэн цагийн сургалт хичээл байж байгаа. За энэ дэр бол бас яхаа өөрийнхөө сургалтын материалын талаар бас мэдээлэл оруулсан байгаамаа. За энэ дээр бас product гэдэг дээр би болохоор онлайн бизнесийг яаж хийх вэ гэдэг сургалтын материалыг бэлдсэн. Тэрийг энэ чинь тавьсан байна. Та худалдаж авъя гэж хүсвэл эндээс энийг дарж ороод худалдаж аваарай. Энэ сургалт маань онлайн сургалт байгаа. За дараа нь анхан шатны нягтлан бодох бүртгэлийн хичээлийг бас төрөхөн саявтархан гаргасан байгаа. За энэгээр бол одоо жижиг хуваараа бизнес эрхэлж байгаа хүмүүс санхүүгийнхаа тайлан яаж бэлтгэх талаас сургалт байгаамаа. За ийшээ ороод ингээд бүртгүүлэх юм бол одоо энэ 22-нд болох арга хэмжээ байж гэн тийм ээ. Энэ дээр орж бүртгүүлээд та бас яг энэ сургалтыг үзэх боломжтой. За өшөө би өөр бас яг гэхээр янз бүрийн блогууд бичдэг ба. За одоогийн байдлаар бол нэг 7 блогтай байж гэн. За тэгээд яг энэ дээр бол би өөрөө л одоо өөрийгөө бас нэг их амжилттай гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ бас нэг мочгүй бас өөрийнхөө хийсэн ажлууд байгаа. Тэгээд тэрнийхээ талаар нь хүмүүст өөрийнхөө сурч мэдсэн юмнуудыг зүгээр ингээд бичиж ингээд блог бичдэг байгаа. За энэ дээр фри тренинг гэдээ орох юм бол
би одоо өмнө нь явуулж ирсэнтэй нөгөө сургалтуудын талаар бичлэгүүдийг оруулсан байгаа. Та ингээд яг нь миний нөгөө энэ өнгөө одоо Word дээр яаж ажиллах вэ, Excel дээр яаж ажиллах вэ, PowerPoint дээр яаж ажиллах вэ гэдэг энгийн хэрэглээний програмууд дээр ажиллах талаар бичлэгүүд оруулсан байгаа. Тааж ороод ингээд үзээрэй. Цэнхэр өнгөтөн Word-ийн ногоон өнгөтөнүүд нь Excel-ийн хичээлүүд байгаа. PowerPoint нь улаан. За бас зарим нэг хичээлүүд нь орлоо байх шиг байна. Энэ бол 20 болсон байгаа. Энэ нь 4-5 болсон байгаа. За тэгээд та миний сургалтыг Нэгтлэн Бат бүртгэлийн сургалтыг худалдаж авах юм бол би танд одоо энэ хичээл рүү орох эрхийг өгдөг байгаа. Та яшаагаа ороод бол яг нь хичээлээ ороод үзэх боломжтой. За энэ membership гэдэг нь болохоор нөгөө бас яг адилхан ерөнхийдөө бол нөгөө манай онлайн сургалтыг яаж худалдаж авсан хүмүүс ийшээ орж хичээлээ үздэг юм аа. За тэгээд би бол одоо онлайн бизнесийн сургалтын материал худалдаж авсан хүмүүстэйгээ бол хаалттай гуравтай тэнцэнэ бид нар бас нөгөө болж байгаа болохгүй байгаа юм а давхар ярилцаад явдаг. Тэгэхээр та нэгэнт одоо манай гишүүн бичлэлтэй болох юм бол бид нар яг нь та бүхэнд бол би бас янз бүрийн нэмэлт хүмүүсийн асуусан хариултанд тэр хаалттай групп дээр харилцаад явдаг байгаа. За ингээд манай үйл ажиллагаатай танилцсан танд баярлалаа. Баяртай өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.